Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ маш амархан аргаар амтад арцтай бэлуу хийсэн байгаа. Эхлээд суураа бэлтцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг 70 г сахар, 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу бэкинг паудер, 200 г гурил, 70 г цөцгийн дос орно. Бүх орцуудаа доор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо бүх орцуудаа нийлүүлээд нийлтлэн сайн зуурна. Цөцгийн дос маань өрөөний хэмт зөөлрсөн байх ёстой. Ийм болохоор нь хөргөгчөнд хийгээд түр тавьчин энэ хооронд дотор нь хийх зурмгаа бэлтцгээе. Орцонд маань 100 мл сүү, 150 мл ургамлын дос, 150 г сахар, 400 г цөцгий, 1 ут ванили амттай пудинг, 3 ширхэг өндөгний шар би цагаанаас нь салгаад авчихсан байгаа. Дараа нь энэ өндөгний цагаанаа хэрэглэн 500 г арц орно. Одоо бүх орцуудаа нийлүүлээд миксернийхээ хамгийн бага хурдан дээр нь нийлтлэн сайн миксердэнэ. Ийм болохоор нь зурмагнаасаа ойролцоогоор 5 амны халбгаар хэмжиж аваад хөргөгчөнд хийгээд түр тавьчин дараа нь дээгүүр нь бүрхтээ хэрэглэнэ. Одоо 26 см-тэй бялууны хэвнийхээ доор нь шарга шүгний цаас дэвсээд захыг нь цөцгийн досоор дослоод зурмгаа жигэд бүрээд өгнө. Ингэхдээ зах цэгийг нь ойролцоогоор 2 хуран өндөр байхаар жигэд бүрнэ. Ийм болохоор нь дотор нь бүх зуурмгаа хийгээд урьдчилж халаасан шарга шүүгэн дээр доороос нь 180 градус 50 минут болгоно. Минутын дараа өмнө нь авч үлдсэн 3 ширхэг өндөгний цагаанаа 25 г сахар, 1 чимэг давстай холиод хөөсөртөл нь миксердэнэ. Ингэж хөөсрөөд ирэхээр нь өмнө нь авч үлдсэн зуурмгаа дээрээс нь хийгээд нийлтлэн сайн холиод бэлуун дээрээ жигэд тараагаад үргэлжлүүлэн 180 градуст 15 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө түр тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа хэвнээс нь салгаад авчина. Ингээд маш гоё амттай арцтай бэлуу маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.